Эргэцүүлэхээр гэр бүлийн нэвтрүүлгийг үзэж суугаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өвлөн их оюуныг бадрах түүн 2006 оны 11-р сарын 26-наас өнөө хүртэл гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа гэр бүлийн харилцааны лекцийг хүргэхийн хамт гэрийн яашил, гэрийн цэцэрлэгийн асрагч багш нарыг сургалтаар бэлтгэн гэр бүлийн хосуудад ганцаарчилсан болон хамтын сэтгэл заслын зөвлөгөөг өгч иржээ. Цаашид ч энэхүү нэвтрүүлгээр Монгол орны 640 мянган гэр бүлд мэрэгжлийн зөвлөх багш нараар эргэцүүлэх боловсрал олгохоор зорин ажиллаж байна. Манай өнөөдрийн дугаарт ардын боловсролын тэргүүний ажилтан хүүхэд судлаач багш Ноно, Монгол улсын гавьяат багш Төвшин Төгс, эдийн засгийн зөвлөх багш Думаа, сэтгэл зүйч багш Батүлзий нар оролцож байна. Сайн байцгаана үзэгчдээ, өнөөдрөөс эхлэн та бүхэнд хүүхэд гэр бүл судлалын үндэсний хэмжээний төслийн хүрээнд үндэсний баялаг бол гэр бүл, гэр бүлийн баялаг бол хүүхэд гэсэн эргэцүүл гэдэг нэвтрүүлэг та бүхний сонорт хүрч байна. Гавьяат багш Төвшин Төгс та хүн эрдэнэ болсон энэ үндэсний баялаг болсон гэр бүл хүүхдийн талаарх өөрийн үзэл бодлоо бидэнд ярилцсан. Бид 21-р зуунтаас олгаад удаагүй байна. 20-р зууныг үтгэхдээ бид эдийн баялагийг чухалчилдаг хүн төрөлхтний тэр үзэл номлолыг бол үндсэндээ бол бид баяртай гэж хэлсэн гэж би ингэж боддог. 21-р зуун бол хүн төрөлхтний оюуны зуун, хүний хөгжлийн зуун гэдэг болж тэгэхээр хүний хөгжлийн төвд нь юу байдаг вэ гэхээр тэр хүүхэд байдаг, гэр бүл байдаг. Өөрөөр хэлбэл энэ зууны хөгжлийн төвд хүн тавигдсан учраас өнөөдрийн энэ нэвтрүүлэгч гэсэн цаг үе явуулсан энэ цаг үеийн одоо гол номлол болсон тэр үзэл сургаал дээр бол үндэслэж байна гэж бодож байна. Монголын одоо баялаг үнэт зүйлийг нэг одоо газрын хөрсөн дээр байдаг уурхай юм уу, хэдэн сая мал юм уу, аль эсвэл атрын 3 дугаар аянаар төсөөлөх биш. Ерөөсөө монгол хүн, монгол хүний одоо хойч ирээд болсон өнөөдрийн хүүхэд багчуудын хөгжил хаашаа байна гэдгээр бол бид хэмжих ёстой болжээ. Өмнө ер нь хүүхэд гэдэг асуудлыг их бага ярьж ирсэн. Ер нь ямар ч юмн дээр альч асуудлуудыг дээд дарганарт ч гэсэн асуудлыг тавихтаа дандаа л одоо яаж баяжих уу, яаж мөнгө олох уу, яаж бизнесээ хөгжүүлэх үү гэдэг асуудал ярьдаг болохоос өнөөдөр хүүхдээ яах уу гэдэг асуудал бол өнөөдөр хаач яригдэхгүй байна. Өнөөдөр гэр бүл дотор ч хүүхдээ ярихгүй байна. Ягаад гэвэл өнөөдөр эцэг эхчүүд амьдрахын тулд хүүхдээ эзгүй орхиод явдаг. Хүүхэд мань өөрөөгөө л хөгжүүлдэг, хүмүүжүүлдэг ийм л ажил хийдэг болсон. Тийм учраас өнөөдөр бид энэ их чухал нэвтрүүлэг дээр хамгийн гол нь ер нь хүн энэ гэр бүл болно гэдэг чинь хүн болгоно гэдэг асуудал чинь хаанаас эхлэх үү гэдгээс л бид ярих зүйтэй болов гэж би бодож байна. Бид Монголоо хөгжүүлнэ гэж яриад байдаг. Хөгжүүлэх гэдэг асуудал маань хүүхдээс эхэлнэ шүү дээ. Хүүхдээс эхэлж ижил бид нэр хөгжүүлэх асуудал ярина. Хөгжүүлэхийн тулд хүүхдээ хүн болгох хэрэгтэй. Хүн болсон хүн чинь цааш нь улсаа хөгжүүлэх үгүй гэдэг асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас бид нар энэ бүх асуудлаа хүүхдтэйгээ холбож эцэг эхчүүдтэй бус бүх төрлийн байгууллагын бүх хүмүүсэд хандаж хүүхдийнхээ тухай ярих болно. Энэ дээр яригдж байгаа гэр бүлийн асуудалд хамгийн гол байр суурь эзлэх асуудал бол эдийн засгийн асуудал байдаг. Ер нь хүн ихэн хөвлөд бий болсон цагаасаа энэ ертөнцөөс өөр ертөнцид очихоо хүртэл дандаа эдийн засгийн харьцаа мөнгөтэй холбоотой хүний амьдрал үргэлжилж дуусдаг. Тэгээ өнөөдөр бол ер нь гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлийн өрхийн төсөв нэвтрүүлэх асуудал маш их бага байгаа. Одоо ямар ч хүнтэй уулзаад ирсэн дандаа ер нь мөнгө хүрэхгүй байх, цалин хүрэхгүй байх, амьдрал хэцүү байх гэж ингэж ярьдаг. Тэгээ яг одоо энийг хэн бий болгох вэ гэхээр гэр бүлийн гишүүд бид өөрсдөө л бий болгоно. Хин нэгэн хүн ирээд энийг бидэнд бий болгоод бидний амьдралыг сайхан болгоод өгнө гэж байхгүй.
Ийм учраас гэр бүлийнхээ асуудлыг ялангуяа мөнгөний асуудлыг хүн бүхэн өөрийнхөө гарт өөрөө авч удирдана гэж л би хэлэх байна. Өнөөгийн одоо яг шинэ зууны гэж ярьж байгаа шинэ мянган гараад ирсэн үед ер нь гэр бүлийн хамгийн чухал асуудал бол хүүхдэл гэж ярьж байгаа тий. Тэгээд хүүхд өнөөдөр яг судалгаа хийгээл үзэхэд олон гэр бүлүүд ер нь хүүхдийнхээ хөгжлийг ер нь урд уртаагаас арай гайгүй анхаардаг болчих. Харин хүүхдийнхээ хөгжлийг анхаарахтаа яг ямар чиглэлээс нь анхаарч хүүхд хөгжүүлэх вэ гэдгээ харин мэдэхгүй байгаа. Хүүхдэд хөгжүүлэх хамгийн сайн арга болвол яг эцэгчүүд маань өөрсдөө л хүүхдтэй яг амьдралд нь өөрсдийнхээ үлгэр дуурайлаараа л төлөвшүүлэх нь хүүхд өөрөө нийгэмдээ гарцаад эхлэхээр илүү сайн төлөвшөждөг. Ингээд төлөвшсөн хүүхд ирээдүйд яах вэ? Гэр бүлийг сайхан гэр бүлийг зохицуулж өөрөө хүүхдээ ингэж хүмүүжүүлж сурна. Ингэж олон гэр бүлүүд хөгжүүлээд хүмүүжээ төлөвшөд ирэхээр манай үндэс яах вэ? Сайхан болно. Энэ л бол улс орны хөгжлийн хамгийн гол эхлэл. Ер нь ганц хүний хөгжлөөс эхлээл тэгээд улсын хөгжил эхэлж байгаа болохоор Монгол орны өнцөг болон бүрт байгаа гэр бүлүүд яг энэ хүн нэвтрүүлэгт тэгээ 7 хоног болгоны яг энэ цагтаа бид эргцүүлэх боловсролыг чагнах бүх хүмүүс чих тавин 3 үеэрээ өнгөрсөн өвөө эмээ одоо эцэг эхчүүд тэгээ ирээдүй болсон 18-аас доош насны хүүхдүүд бүгд ирээдүйд ээж болно аав болно гэсэн энэ зүрх сэтгэлээр энэ боловсролыг эргцүүлэн бодох байхаа гэж ингэж бодож байгаа. Хүн ер нь хүний хөгжил гэж. Тэгээ хүн хаанаас үүсдэг юм бэ? Хүний амьсгал хаанаас эхлээд бид чин хүслээрээ анхдагч байдлаараа юу хүсдэг юм? Бид баян болохыг хүсдэг юм уу? Бид мэрэгчлээ эрдэмтэн болохыг хүсдэг юм уу? Бид өөрийн гэсэн орд хашигтай болохыг хүсдэг юм уу? Бид ад жаргалтай хайраар бэлгсэн сайхан залуутай сайхан бүсгүйтэй байхыг хүсдэг юм уу? Бид юу хүсдэг юм? хүн ер нь яг юу хүсдэг юм бол хүний хөгжил хаанаас эхэлдэг юм болоо гэдэг. Хүний хөгжил бол номер 1 дугасаа л гэр бүлээс эхэлнэ. Гэр бүлээс тэр дундаа хүүхдийн суурь хөгжлүүд болол яг 0-3 насны энэ хооронд бол хамгийн гол хөгжлүүд нь явагдаж байгаа. 1-3 насны үед ч хүүхдийн одоо яг судалгаагаар үзэхэд яг тархиных нь харааны төв 2 дугаар төвгээл байдаг. Тэр төв нь яадаг вэ гэхээр хүүхдэд эргэн тойронд орчинд байгаа бүх юмудаа хараад өөртөө хуулбарлан авч тогтоож идэг үе. Тэгэхээр яг энэ үеэс эхлээл нөгөө хүүхд чинь ирээдүйд хэр сайн хөгжилтэй болох вэ? Манай аав ээж юу хийж ийн? Би тэгэхээр одоо аав ээжээ хийж байгаа ингэж хийн гэсэн яг тэр хүүхдийн хөгжил чинь энэ үеэс л эхэлж байгаа. Тэгэд нөгөө энэ үеэс эхлээд томроод 18 25 нас хүртлээр ингээл хөгжсөн хүн чинь өөрийнхөө яг түрүүний ярьсан би юу хүсэж байна гэдгийг олж мэддэг. Өнөөдөр бол яг ярмаар байгаа. Хүний бол суур хэрэгцээнүүд гэл одоо физиологийн хэрэгцээ, хайрлуулах хэрэгцээ, одоо тэ өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ гэдэг олон хэрэгцээнүүд байдаг. Харин юу хүсэж байна вэ гэдгээ нөгөө хүн сайн олуулахын тулд нэг номерт болол яг 6-аас 9 насны хоорондох яг хүүхдийн бүх зүйлийг ойлгож ухаарч авдаг энэ үе дээр нь хүүхдэд яг ертөнцийн юм болгоныг таниулахаар нөгөө хүүхд маань өсвөр насныхаа үе дээр хүслээ өөрөө олж авдаг. Тэгээд насанд хүрэхээр яадаг вэ гэхээр өөрийнхөө хөгжлийг юу хүсэж байгааг мэдээ тэрэнд байгаа тэмүүлж чаддаг онцлогтой юм байл. Өнөөдөр бидний ярьж байгаа юм бол 1 наснаас дөнгөж төрснөөсөө эхэлж гин гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр эрдэмтэд олон улсын хэмжээнд юу судалж ийнэг гэвэл хөвлөд байгаа хүүхэд хүсэлт бас байдгийм байна. Тэр хүүхэд гидсэн дотор хөдлөөд тийшээд байна гэдэг чинь чи надтай яриач ээжээ. Чи над руу анхаараач аава. Чи надыг илээд өгөөч. Надыг хөдөлгөөд өгөөч гэдгийг хөвлөд дотроос эхэлж хүслээ тавьдаг юм байна. Мөрөөддөг юм байна. Тэгэхээр бид өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн тухай асуудал ярина гэдэг маань бид нар ер нь эхлээд гэр бүл болоод гэр бүлээ болсон хойно хүүхдтэй болох уугүй гэдэг хүслээ эхлээд тэр хоёр хүн хоорондоо ярилцах ёстой. Хэдэн хүүхэд хэдий хугацаагаар яаж гаргах вэ гэдгийг даже тэр байтугай эмэгтэй хүүхэд гаргах уу, эрэгтэй хүүхэд гаргах уу гэдгийг шийдэж болохоор болчихлоо шүү дээ. Одоо энэ шинжлэх ухаан гэдэг чинь. Тийм учраас юуны өмнө гэр бүл дотор байгаа хоёр хүн эхлээд хүүхдтэй болох уугүй гэдгийг хүснэ. За хүсэх юм бол хүүхдээ ч юм хаанаас нь эхэлж яаж хөгжүүлэх үү гэдэг асуудал тавигдана. Энэ асуудлыг тавихын тулд эхлээд хэвлий доторх хүүхдэд зөв хөгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр бид нэр Монголынхаа хүүхдүүдийг ирээдүйн хүүхдийг ирээдүйд сайн хүн болох ирээдүгөө Монголоо хөгжүүлэхийн тулд хүүхдээ эхлээд зөв хөгжүүлье, хүмүүжүүлье.
эцэг их минь өөрснөө хүмүүжих хэрэгтэй болчиход байгаа. Өнөөдөр залуу гэр бүлд бол энэ бол хамгийн чухал юм байгаа юм шүү. Гэр бүлийн асуудал дээр хамгийн их гол байр суурь эзэлж одоо биднийг зовоож байгаа юм бол мөнгөний асуудал. Мөнгө гэдэг ирээсээ маш их хатуу зүйлтэй, мөнгө бол хүний амьдралыг хэцүү. Мөнгө гэж ер нь юу юм бэ гэхдээ зэрэг мөнгө бол эд товарыг худалдан авахд төлбөрийн хэрэгсэл болохыг бүх нийтээрээ зөвшөөрсөн солилцооны хэрэгсэл байдаг. Ийм учраас мөнгө бол юм авч чадахгүй гэсэн үг. Тэг хүн яадгүй гэхээр ялангуяа залуучууд ингээд анх гэр бүл болж байхдаа ерөөсөө нэг л сайхан одоо юм бүхнийг л одоо их гэгээлэхээр бодож сайхан бүтчин бий болчихно гэж боддог. Яг амьдралд ороод ирэхдээ зэрэг их хатуу. Хамгийн гол нь энд юу хөөхтэй зэрэг хүн одоо хөөхтэй болох уугүй гэдэг асуудлаа ер нь тэгээд эдийн засгтай л холбоо шийдэж байгаа энэ бол тийм ээ. Тийм учраас бид бол ерөөсөн энэ одоо Монгол улсын эдийн засгт их тус нэмэр болно, өөрийн чинь амьдралын хэрэг болно. Ийм учраас одоо заавал төлөвлөгөөтэй гэр бүлийн хөгжүүлэх хэрэгтэй. Үүнд бол өрхийн төсөв гэдгийг хуримтлал бий болгоогүй, ирээдүйдээ найдвартай найдвартай хуримтлал байгаагүй цагт энэ ажлыг бол ер нь яаралтай хийх хэрэгтэй. Тэгээ энэнд ерөөсөө манайхан ойлгохгүй ордгоо ямар юмны тэр өрхийн төсөв байх юм бэ? Энэ авч байгаа хэдээр урд тормогоо нөхөд цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдэрч байна гэж ингэж хэлдэг баг. Та энэ сар 500 мянган төгрөгийн цалин авлаа гэхэд 50 мянган цаашаа хийсэн байхад та 450-ын зараад хүргэсэн ч ялгаагүй 500-гийн алга хийсэн ч ялгаагүй л байдаг байхгүй. Тийм учраас энэ дээр хүн бүхэн анхаарч ажиллах. Ер нь хүн юу хүсдэг вэ гэж манай наран театрын хэлсэн. Тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ханилж байгаагийн учир бол өр хөвгтэй болж удам залгах ийм л одоо хүсэл эхлээд байдаг л да. Энэний цааталд бол Монгол улсын төрийн хүн ам зүйн бодлого бол оршиж байдаг. Гэрвэл наазах нь 3 хүүхэдтэй байж өсөх тухай асуудал ярина. Монголын тэр үнэт баялаг болсон хүнийг бий болгох энэ асуудал бол зөвхөн одоо төрөлсгийн хууль тогтоолоор бол биелэхгүй юм аа. Энэ бол гэр бүлийн хөгжил, бүх хүн бүрийн оролцоо, нэн ялангуяа залуу гэр бүлийн бид хэдийд хүүхэдтэй болох уу гэдэг эндээс эхэлнэ. Нөгөө талаар үүнийг дагаад хүний чанарын тухай асуудал гарч ирнэ. Хүний чанар гэдэг бол удам ойртчих юм болох вэ? Цусны одоо цус ойртчих юм болох вэ? Аль эсвэл одоо удмын өвчин бол дамжчих юм болох вэ гэдгээс сэргийлэх. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын засгийн газар дээр өгийн бичиг, удмын түүхээ бичгийг бол одоо маш их чухалчлан ард түмэндээ сануулад шийдвэр гаргаад сайвтрахад одоо арга зүйн аргачлал номоо гаргаад бүх орон даяар сумдад одоо хөргөллөө шүү дээ. Энэ бүхэн бол одоо бүгдээр гэр бүлд хамаатай. Яагаад гэвэл гэр бүл үүнийг хэрэгжүүлнэ. Өөр хэн ч үүнийг хэрэгжүүлэхгүй. Тийм учраас манай гэр бүл бол хүн амыг өсгөх, хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг бол өөрийнхөө өргөрийн дотор бол хэрэгжүүлж байгаа юм аа. Лаач багш нартай баярлалаа. Тэгэхээр одоо бид яг юу хүсдэг юм бэ гэдгийг их том өөрийнхөө хүрээлэлээр тайлбарлаж байна. Хүн бол ганцхан хайрыг хүсдэг. Хамгийн эхлээд хайрыг л хүсдэг. Хайр гэдэг зүйлийг л өвд хүн хүсдэг. Хайр гэж юу юм бэ? Хайрлах гэж юу юм бэ? Энэ зөвхөн бэлгийн амьдрал биш шүү. Энэ хайрлах гэдэг маш хэцүү. Эхлээд хүн 25 нас хүртлээр биеэ гүйцээгээд боловсруулаад дуустдаг бол хүн 35 нас хүртлээр гэр бүлээ засаад төлөвшүүлээд дуустдаг юм байна. Ингээд 35-аас дээш настай хүмүүс нийгмийнхэн төр засгийнхаа улс үндэстнийхээ дэлхийд гарч ирэх боломж болцоог эрен хайж өөрийгөө зориулдаг юм байна. Ер нь хайр гэж юу юм бэ гэхээр тассан итгэлийн хайр гэж би боддог. Хайрын хамгийн цаг илэрлэл нь бол аав ээжийн хайр ба шүү дээ. Хүүхдтэй өгөөлөд. Гэхдээ манайхны ганц нэг бодох юм юу юм гэхээр хүүхдтэй өгөх тэр хайр хэтрүүлчихэд байдаг жоохон сул талтай. Альва нэг юмд хэмжээ хязгаар байгаа. Савнаасаа давхараа л нөгөө хайрч эргүүлээд нөгөө хүүхдийнхээ хамаг хөгжлийг нь буруугаар эргүүлчихэж байгаа. Өнөөдөр олон гэр бүлүүд юм байна шүү. Тэгээд хүүхдээ хитрхи хайрлцсан. Би одоо яах вэ? Тэгэхээр хайраа яг хүүхдээ яаж хайрлах вэ гэхээр л түрүүн ярьж байсан
олон хүүхэдтэй болоод Монгол улсад сайн хөгжүүлээ гэдэг. Энэ нэг талаар маш үнэ. Ягаад гэвэл хүүхдийг хөгжүүлдэг цорын ганц юм бол аав ээж биш, багш нар биш. Ганц хүүхдүүд үе тэнгийнхэнтэй ах дүү нартайгаа найзуудтайгаа байхад хүүхд хамгийн сайн хөгжчихдөг. Тэгэхээр л тэгж найздаад олон дундаа харилцажсэн хүн чинь том болоод бусд хүнийг хайрлж сурдаг. Үүний хэрэгтэй өнөөдөр хэвлий дотор байгаа хүүхэд хайрыг хүсдэг юм байна. Өнөөдөр хэвлий дотроос эхлээд хүүхэд хайрыг хүсдэг. Тэр хайрыг мэдэрдэг юм байна. Ээж аав хоёр хоорондоо тэрвэрлцээд бие бинийгээ үнсэж байгааг тэр хэвлийд байгаа хүүхэд мэдэрдэг юм байна. Тэгэхээр өнөөдөр бид нар гэр бүл дотроо хоорондоо би чамд хайртай шүү гэж бие биендээ хэлдэггүй шүү дээ. Өнөөдөр байгаа гэр дотор сууж байгаа хүүхдүүд дотроо хүүхдээ дэрэгдээ авчир тавиад нүдрүү нь хараад миний хөө би чамд хайртай шүү гэж хэлдэггүй шүү дээ. 5 настай хүүхд дотор гэж байгаа. Одоо ер нь 0-5 насны дотор хүүхд чинь хайрыг дандаа хүсч явдаг. Ээж аавгаа хамгийн дээд зэргээр хайрладаг нас байдаг байхгүй юу? Миний ээж аав шиг ийм ертөнцид ийм сайхан хүн байхгүй гэж хайрладаг байхгүй юу? Гэтэл ээж аав хоёр нь хоорондоо зодтолтойгоо арх дарсаа уугаад л одоо салдаг ийм явдууд хийж болохгүй гэж үздэг юм байна. Жишээ нь Оросын уран хүмүүжил Сухамлинский өөрийнхөө нэг зохиол дотор тийм бичсэн байдаг байхгүй юу? Гандаа нэг тариачин хүн авгаатайгаа одоо салсан байна л да. Тэгээд эхлээд тэр салалт нь яаж тэр хүүхдэд мэдгдсэн гэвэл хүүхд нь аав нь ажилласаа ирэнгүүтээ орж ирэнгүүтээ хүүгээ суган дээрээс өргөөд л үнсээд л тэгээд гэртээ ордог байсан чи нэг өдөр орж ирээгүй. Орж ирэхгүй болохоор яагаад аав ирэхгүй байгаа юм бэ гэж ээжээсээ асуусан. Тэгэхээр ээж нь одоо салсан гэж хэлж чаддгүй. Тэгээ юу гэж хэлсэн гэвэл тэр өөр хүүхэн дээр очсон гэж. Яагаад тэр хүүхэн дээр очсон юм гэсэн. Ээж нь урт үстэй юм байна л да. Таны үс чинь их муухай юм гэж хэлээд аав тийш явцсан. Тэр хүүхний үс гоё гэж хэлсэн шүү дээ гэж ээж нь хэлж байгаа. Тэгэхээр хүүхэд нь ээжийнхээ үсийг илээд бүр имэрч ингэж үзээд ээжээ таны үс чинь хамгийн гоё штэ гэж ээжийнхээ үсийг үнсэжсэн байгаа юм. Тэгээд дараа нь харчаад энэ үс нь чи юу муухай юм бэ гэж хүүхэд асууж байгаа юм. Тэгэхээр цагаан үс гарцсан гэж муухай юм гэж. Үгүй штэ цагаан үстэй ишөө гоё штэ гэж. Маргааш өглөө нь хүүхэд нь босчгүйгээд шууд тэр эмэгтэйгийн гэрт очиод гараад ир гэж дуудсан байна. Гараад ирэнгүүтээ тойроод харчаад таны үс хамгийн муухай гэж хэлээд тэгээд пол дээр гүйж очиод аавыгаа трактороос буулгаж ирээд та ээжийн үсийг муухай гэсэн чинь энэ хүүхний чи үс хамгийн муухай ээжийн үс хамгийн сайхан штэ гэж ээж аав хоёроо хооронд нь нийлүүлж ирсэн байгаа. Тэгэхээр ингэж хүүхэд тэмцдэг юм байна. Тэр хайраа одоо хадгалахын тулд тэр гэр бүлийг хадгалахын тулд тэр хүүхэд тэгж тэмцэжсэн байна. Энэ их сайхан хайр дээр бий болсон гэрүүдийг батнай дөртэй он удаан жил авч явах юм бол хүний хайр халамж байдаг. Тэгээ эмэгтэй хүний хувьд би хэлэхэд ийм л дээ. Ер нь одоо хань нөхрөө өр хүүхдээ сайхан уйлралтанд таарсан, сайхан хувцлах юмсан, одоо сайхан хоол унд идэвхэх юмсан, тийм ээ гэж хүн бүхэн их хүн бүхэн хүсдэг. Ер нь гэр бүл дотор эмэгтэй хүн гэж бол тал дэшээс 4 зүг 8 зөвхөстөл тэр гэр бүлийн бүх улсуудыг гүүр болж хооронд нь холбож тэднүүсийг сайхан байлгах гэж тэмүүлж идэг. Тийм учраас тэр утгаараа бол ерөөсөн одоо тэр байхгүй гэж үгийг хэлэхгүйгээр л нэгэнтэл та ажил хийдэг орлоготой бол тэр орлогыг сайхан зохицуулаад хуваарлаад тэр улсуудыг одоо сургуульд дулаан хувцастай дэвтэр ном бэлэн хань нөхрөө өдөр гараад нэг хоол идчих мөнгөтэй тийм ээ. Ер нь халамжаар л дутааж болохгүй. Хэдийгээр 50 сайхан тоглох орчинд халамжид дотор хүн амьдарч байна. Тэр л бол одоо сайхан хайрыг эдлэж сайхан гэр бүл болж байгаа л гэж би боддог. Хүн гэдэг бол сэтгэлийн амьтан. Хүн бүр өдөртөн одоо сэтгэлийн солилцоонд орж байдаг. Сэтгэл гэдэг бол их том саглагар мод гэж үзвэл тэрний хамгийн дээдлийн титмэн бол түүний одоо ноён өргөл нь бол хүний хайр юм. Тэр хайрыг бол түшиж байдаг маш их олон одоо сайхан мөчрүүд байна. Тэр мөчр нь одоо итгэл, хүндлэл, хүлцэл төвчээр, уучлал өршөөл гэсэн одоо хүний сэтгэлийн солилцоог бол илэрхийлж байдаг их олон зүйл байна л да. Тэгэхээр энэ бүхэн нийлж байж одоо тэр сэтгэл гэдэг тэр бидний нүдэнд харагддаггүй мөртлөө
байнга мэдрэгдэж байдаг. Гарт баригдгүй мөртлөө бид үр шимийн бол эдэлж байдаг. Тэр их том саглагар модны одоо үр жимсээр бол гэр бүл тижээгдэж тэтгэгдэж байдаг. Бурханаас заяагдсан учирлын бэлэгдэл, буян заяаны ундрагын манлаа, хорол тоонтын амьд багнууд хослон амьдрахын арга бэлэг. Та бүхний минь амьдрал тал шиг тансаг болтугай, хангаа шиг баян байтугай гэсэн энэ өрөөлөөр энэ удаагийн нэвтрүүлгийг жаргайг бид дараагийн хагас өдрийн яг энэ цагтаа бид гэр бүл гэж ямар газар вэ гэдгийг мөн яг эргцүүлэх боловсрал нэвтрүүлгийг та бүхэн байнга үзэж өөрсдийнхээ хайртай хүнтэй өөрсдийнхээ дуул шүлгэлдэг энэ хайгаад ирээд байгаа зүйлийг энэ хүү эргцүүлэх боловсралаас олж авах гэдэг ичгэл найдвартай байгаа шүү. Ингээд баярлалаа.